Бүгдээр хамт хэлцгаано уу? Би залбирлынхаа хариултыг авна. 3 удаа хэлье. Би залбирлынхаа хариултыг авна. Би залбирлынхаа хариултыг авна. Би залбирлынхаа хариултыг авна. Амен. За ер нь бид нар бол урд нь бол сонсож байгаа сэдв байх шиг байна. Тэгэхээр энэ сэдвийг бол маш их сонирхолтой өгөх юм бол хүмүүс үгийг сонирхон сонсох байх гэж би залбирлах хайрладаг авна гэсэн сэдвтэй эзний үеийг та бүдтэй хуваалцахыг хүсэж байна. За 2 сар гарan жинхэнэ эрх чөлөөний талаар бол пастор бол байнга номлож байсан. Бид нар ямар итгэлийн амьдралаар амьдрах вэ гэдэг тал дээр бол маш их нарийн бодон үгээр дахин бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг харж маш их ихэр сайхан 2 сар бол байлаа. Тэгэхээр бид нар үгийг үргэлж сонсон бид нар энэний дараачийн шатан юу вэ гэдэг талаар энэ үгээр дамжуулан сонсхийг хүсэж байна. Тэгэхээр энэ залбирал гэдэг маань маш олон хүмүүс залбирлын талаар маш их мэдэж байгаа. Тэр шалтгаан нь Христэд итгэдэг хүн болсныхаа дараа бидний анхны алхам бол залбирал. Залбирлаар бид нар Есүс Христэд итгэж залбирлаар бид нар эзний өмнө итгэлээ болол харуулж байгаа учраас энэ залбирал гэдэг маань за хүмүүс бол ингэдэг би бол залбирч мэдэхгүй гэдэг. Гэвтэл бидний итгэлийн эхлэл бол залбирал байдаг. Тэгэхээр энэ залбирал гэдэг маань бидний хувьд бол хэцүү биш, маш их сонирхолтой байх хэрэгтэй. Амен. Надад намайг илэрхийлж чадах би өөрөө хэн бэ? Миний тэндээс гарах хэмжээний залбирлуудыг хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ залбирал гэдэг маань бид нар маш олон үгийг сонссон. Маш олон үгийг бид нар бол залбирлыг яаж хийх вэ? Бурхны өмнө бид нар яаж хийж үлдэх вэ? Ямар залбиранд болох вэ? Ямар залбирал болохгүй юу? Гэд бол өнөөдрийн номлол. Тэгэхээр миний хувьд бол өнөөдрийн номлол гэдэг маань энэ сэдвээр дамжуулаад та бүгдэд бид нар яагаад ийм зүрх сэтгэлтэйгээр байх ёстой, залбирах ёстой гэдэг тал дээр тайлбарлаж өгөх хүсэж байна. Залбирал гэдэг маань анханасаа бид нар залбирлыг хийж байгаа учраас энийг бол энгийн зүйл, анхан шатны зүйл. Тэгэхээр дөнгөж Христ итгэж байгаа хүмүүс бол энэ залбирлыг ойлгож мэдэж сурах хэрэгтэй. Энэ бол мөн. Гэхдээ үгийг харах юм бол залбирал гэдэг маань тэгэхээр залбирыг тэр яг хийж чадаж байна чадахгүй юу гэдэг маань байна. Тэгэхээр хийж чадахгүй хүмүүс байна залбирал. Тэгэхээр залбирлыг хийж чадахгүй хүмүүс зүгээр л анхныхаа итгэлийн суурин дээр л байгаад байдаг. Хэдэн жил өнгөрсөн ч гэсэн хэдэн олон жил өнгөрсөн ч гэсэн яг л адилхан залбирлыг залбираад байдаг. Харин зарим хүмүүс болохоор дараа нь бол энийг мэдсэн. Тэгэхээр энэ залбирлыг би сайн хийж чадах юм бол миний итгэлийн амьдрал болол өсөх учраас тэгэхээр энэ итгэлийн дотор бол залбирлаа зөв залбирах нь чухал юм байна гэдгийг бол ойлгодог хүмүүс байдаг. Тэгэхээр залбирлыг зөв залбирна гэдэг маань энэ маш их агуу өсөлтөө. Амен. Тэгэхээр бид нар энэ залбирлыг бол маш зөв Бурхны өмнө залбирч чаддаг байх хэрэгтэй. Бид нар авралыг авсан хүн, авралын баталгаатай хүмүүс би хэн юм бэ? Би эзэн Есүс Христийн дотор Бурхны хүүхэд болсон. Миний дотор ариун сүнс байж би усан баталгаагаар дамжуулаад хуучин хүнийг оршуулан тэр уснаас дээшээ би гарч ирэхдээ би бол Тэнгэрийн хүн болсон. Тэнгэрийн иргэншилтэй мөн Тэнгэр бол миний дотор байна гэсэн бат итгэлтэй хүмүүсийн хийдэг зүйл бол залбирал. Амен. Итгэл байхгүй хүмүүс, бат итгэл байхгүй хүмүүсийн хувьд бол тийм биш. Итгэлийн баталгаатай хүмүүс гэдэг маань жинхэнэ залбирлыг хийдэг. Хэрвээ бид нар энэ залбирлыг ойлгож мэдэх юм бол энэ бол хэн нэгэн дуртай хүн хийдэг зүйл биш юм байна. Тэгэхээр маш олон хүмүүс Бурхан эзэн минь өгөөч гэдгийг бол маш их хийдэг, хэлдэг. Харин бидний бол итгэлийн тунхагаас илүүгээр зарим хүмүүс бол хайр хэлнээс ч илүүгээр хайл хэл ямар хурдан гардаг вэ? Маш олон удаа хурдан гардаг шүү дээ. Хайр хэлнээс илүү залбирдаг зүйл нь өгөөч Бурхан эзэм та надад өгөөч, дүүргэж өгөөч гэдэг залбирлыг бол их хийдэг. Гэхдээ энэ залбирлын хэмжээг харах юм бол тэр хэмжээгээрээ
Тэгэхээр сүмчуулган мань агуу хүчтэй байж Бурхны хаанчлал аль нэг улсаас илүүгээр агуу хүчрхэг улс болж харагдаж хүмүүсийн өмнө ч гэсэн энэ ертөнцид жинхэнэ тэр Христэд итгэдэг сүмчуулганууд агуу гэдгийг бол харах боломжтой. Гэтэл сонирхолтой нь тэгж хүмүүст харагдаж байгаа хэдий боловч тэр залбирлын хэмжээг харах юм бол тэр хэмжээгээр бол бид нар залбирлын хариултыг авч чадахгүй байна, хийж чадахгүй байна. Тэр шалтгаан нь залбирлын талаар зөв ойлгож мдэггүйгээсээ болоод зүгээр л амнаасаа гарч байгаа үгийн дагуу зүгээр л орилж байгаа учраас энэ дээр 100 удаа, 1000 удаа хэлсэн ч гэсэн тэрний бол таламж болохгүй. 1% ч гэсэн залбирлын хариулт авч чадахгүй байна гэдэг мэн. Энэ бол бодит байдал болдог шүү дээ. Тэгэхээр бидний бодит байдал ямар байна? Жинхэнэ залбирлыг бол бид нар маш сайн хийж байна. Тэр тал дээр Бурхан яаж хийж үлдэж байна? Биний залбирч байгаа хэмжээгээр миний итгэлийн амьдрал яаж хийж үлдэгдэж байна гэдэг талаар бид нар сайн мэдэх хэрэгтэй. Энийг бол бид нар бол ойлгох хэрэгтэй, биеэр үзэх мэдэх хэрэгтэй. Бидний итгэлийн амьдралын өсөлт байх хэрэгтэй. Амен. Тэгэхээр бид нар залбирлын талаар мэдэх ёстой зүйл байна. Бүр энэ бол бидний мэдэх ёстой үндсэн зүйл. Залбирал гэдэг бол Бурхны гайхамшигтай ажлуудыг хийж үлдэх. Амен. Та бүгд итгэж байна уу? Итгэж байна уу? Амен. Амен. Итгэж байна. Тэгэхээр залбирал гэдэг мэн залбирлаар дамжуулаад бүгдийг хийж үлдэн хариултаа авна. Тэгэхээр бид нар үгийг сонсохдоо Еврей номын 4:2-ыг харах юм бол 4:12 дээр үгэнд бол хоёр талтай эрдэнэс ч хурц гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ үг миний дотор хөдөлж байгаа ч гэсэн миний амаар гарч байгаа тэр үгнүүд бол залбирал. Тэр залбирал дотор үнэхээр тэр хүчтэй, хөдөлгөөнтэй байдаг. Гайхамшигтай тэр Бурхны дотор ажлуудыг хийн. Тэгэхээр бид нар энэ үндсэн үгийг харъя. Хоёрыг харах юм бол та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор та нар хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэж хэрэлддэг. Яаков 2:4-2 дээр. Тэгвэл яагаад хүмүүс залбирч чадахгүй вэ? Яагаад гуйхгүй вэ? Гуйх юм бол Бурхны үг хөдлөх ёстой байна шүү дээ. Тэр эзэн бол энэ үгийн талаар бол хэлсэн. Та нар энэ ууланд тийшээ нүү гэж хэлэх юм бол идэх юм бол мэдрэлийн чин дагуу болно гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр бидний залбирал гэдэг мэн уулыг нүүлгээ зогсохгүй. Бурхны хаанчлалыг хөдөлгөн шүү дээ. Амен. Бурхны хаанчлал дотор байгаа бүхий л тэр уул шиг тусламж хүч чадал эрх мэдэл миний дотор орж ирэхийг хэлж байна. Энэ бол залбирлын хариулт. Тэгж бүтэн гэж хэлсэн шүү дээ. Амен. Өчигдөр үнэхээр тэр Ябадаг руу явж ирээд та нар хятарцгаасан юм шиг байна. Амен. Бүр нэгч байдгүй шүү. Тэгэхээр энэ Бурхны гайхамшигтай ажил хүч чадлуудыг бол бид нар залбирлаар дамжиж хөдлөх нь байна шүү дээ. Тийм учраас залбирал гэдэг бол ямар ч зүйлийг бол залбирлаараа бид нар хөдөлгөж хариултаа авч чадна. Амен. Яаков номын 5:16-г та бүгд маш их анхааран уншихыг хүсэж байна. Тийм учраас би биенийхээ өмнө нүглээ улайж би биенийхээ төлөө залбир ингэснээрээ та нар эдгээгдэх болоо. Зөвхөн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чаднаа. Амен. За энэ дээр орчуулга жоохон буруу хийгдсэн байна. Солонгос хэл дээр бол жоохон дутуу байна. За англи хэл дээр, за орос хэл, за монгол хэлийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ англи хэл дээр бол маш их зөв орчуулсан байна. За тэгэхээр зөвхөн залбирал хүч чадалтай гэж бичсэн байна ихийг. За тэгэхээр энэ дээр зөвхөн залбирал ихийг гүйцэлдүүлнэ гэж Монгол Библиэлд хэлсэн байна. Зөвхөн залбирал хүчтэй гэж англи хэл дээр бичсэн бол монгол хэл дээр зөвхөн залбирал ихийг гүйцэлдүүлнэ. Тэгэхээр залбирал гэдгийг бол бид нар мэдэх ёстой нэг зүйл байна энэ дээр. Бид нар энэ мөнгө
гэж ярихад биднэрт бол энэ мөнгөний талаар мэдэх ёстой зүйл байдаг шүү дээ. Энэ бол цаасаа гэж бол хэлдэг үстэй. Тэгээ тэр ч цаас, энэ ч цаас. Тэгэхээр бид нар мөнгө гэж хэлэхэд бол энэ мөнгөний тал дээр бид нар юуг мэдэж байна? Би бол 10,000-аар би бол юм авах 5,000-аар би юм авах боломжтой. Би тэр мөнгөний бол хэрэгцээг мэдэж байна шүү дээ. Тэгэхээр энэ мөнгөн дотор бол ийм хүч чадал байна. Би энэ мөнгө өгөх юм бол юу ч авч болно. Тэгээ энийг бол бид нар хүүхдүүдтэй зааж өгдөг. Тэгээ сүүлийн үед бол мөнгнөөс илүү карт. За миний 2 настай хүүхэд карт юм авахыг хүсэх юм бол тэгэл карта өгөөл тэр гартах юм худалдаж авах юм тэр 2 настай хүүхэд гартаа бариад аавынхаа картыг нэгтгэг байна. Тэгээ карт өгөхөөр нь тэгээ тэр хүнд өгдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ хүүхэд хүртэл ингэж мэдж байхад бид нар бурхны талаар, бурхны хаанчлалын талаар ч гэсэн бид нар мэдэх ёстой. Залбирал гэдэг маань хөдөлгөөнтэй, хүч чадалтай, гайхамшигтай. Тэр бүр энэ дэр маш тодорхой хэлж байна шүү дээ. Зөвхөн залбирал маш их үр нөлөөтэй бөгөөд их зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэгэхээр бид нар залбирч эхлэх тэр хормоос эхлээд бидний зүрх сэтгэл, бидний бодол та бүгд бодоод үзээрэй. Жинхэнэ энэ залбирал ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Би залбирсныхаа хэмжээгээр би ямар залбирлыг хийж байгаас шалтгаалаад үнэхээр ингэж хөдөлнө гэсэн бат итгэл байх юм бол тэр хормоос эхлээд бидний бодол, зүрх сэтгэл, миний мэдрэмж бүхий л зүйлүүд бол амар тайван байдаг. Амен. Үнэхээр гайхамшигтай залбирал. За тэр нөхөр гал халуун аменыг би Орос суглаанаас сонсё. Энд болохоор зүгээр л нэг шашинлаг амен гэсэн үг гараад байна. За талархъя. Тэгэхээр бид нар энэ залбирлын талаар залбирал гэдэг маань юу юм бэ? Хөдөлгөөн. Бидний хөдөлгдөг бүх зүйлүүдийг хөдөлгдөг. Бурхны дотор залбирх юм бол бүх зүйлүүдийг хөдөлгөн. Тэгэхээр энэ залбирлын талаа залбирал дотор маш олон зүйлүүдийг бид нар хөдөлгөж чадна. Маш олон бурхны гайхамшигтай ажлуудыг бол залбирлаар дамжуулан хийж чаднаа. Тэгэхээр энэ үгээр дамжуулаад Есүс хүртэл ирэхдээ залбирсан, байнга залбирч байсан. Бүгдээр харцгаая. Марк номын 1-ийг харъя. Есүс ч гэсэн ертөнцийн дээр ирэхдээ залбирч байсан. Үүр шөнөөр тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин тэндээ залбирч байв. Бурхны хүү Есүс Христ хүртэл ертөнцийн дээр ирэхдээ залбирч байсан. Марк номын 1:35. Тэгээ махбодыг өмсөж ирсэн Бурхны хүү хүртэл ертөнцид байхдаа залбирч байсан. Тэр шалтгаан нь энэ ертөнцид бол харанхуй ертөнц. Би та бүгдэд үргэлж хэлж байна. Энэ ертөнц бол үргэлж Тэнгэрийн улс биш, мөнхийн улс биш. Тэгэхээр Тэнгэрийн улс, мөнхийн улсад залбирал хэрэггүй. Амен. Тэнгэрт болвол энэ харанхуй газраас ялгаатай. Харин энэ харанхуй газар бол харанхуй учраас энд хаанчилж байгаа тэр нэгэн бол муу сүнс. Үхлийн эрх мэдлэр хаанчилж байна шүү дээ. Тийм болохоор бид нар хичнээн мөнгө олсон ч гэсэн байхгүй болж байгаа. Энэ бол энэ ертөнц хичнээн бид нар бол хүч гаргасан ч гэсэн алдаа гаргаж байна. Бид нар хичнээн амар тайван байхыг хүссэн ч гэсэн асуудлууд бий болно гэдэг маань энэ харанхуй ертөнцөө. Тийм болохоор бид нар энэ харанхуй ертөнцид Бурхны хүү махбодыг өмсөн эрэхтэй Бурхны хүүч гэсэн энэ ертөнц бол харанхуй ертөнц учраас энд болвол Бурхны тусламжийг, Бурхны хүч чадал, Тэнгэрийн тэр хүч чадлуудыг хийхийн тулд Есүс ч гэсэн залбирч байсан. Тэрийг бол авч ирсэн тэр хүч чадал юу вэ? Бурхны хүч чадлыг авч ирсэн түүний шалтгаан бол залбирал байсан. Есүс ч гэсэн байнга залбирч байсан шүү дээ. Бүр шүнжэнгөө залбирч байсан гэж Библи бидэнд хэлдэг. Юу дутуу учраас Есүс залбираад байна. Тэгэхээр би гим нүгэлтэй, би дутуу учраас би залбирч байгаа юм биш ээ. Есүсийн хувьд харин энэ ертөнц бол жинхэнэ бодиттой нөхцөл байдал нь юу вэ гэхээр энэ ертөнц гэдэг маань залбирал үгүйгээр ерөөсөө юу ч хөдлөх боломжгүй. Амен. Тийм болохоор бид нар заавал залбирах хэрэгтэй. Залбирч чадахгүй байх юм болов. За залбирал бид нар залбирахгүй байх юм бол ерөөсөө Бурхны зүйлүүдийг хийж чадахгүй. Ямар ч хөдөлгөөн байхгүй. За миний хувьд бол залбирал дутуу байна. Тэгэхээр энийг бол бүх хүмүүст хэлээ. Энэ бол маш их ичхүтэр үг Христэд итгэдэг хүний хувьд.
Би сүүлийн үед залбирч чадахгүй байна. Муу сонс хүртэл энийг сонсно. Би ч гэсэн сонсдог, муу сонс ч гэсэн сонсно. Энэ бол маш их ичхэвтэр. Би залбирахгүй байна гэдэг мэн бурханд итгэхгүй гэсэн үг. Би залбирахгүй байна гэдэг нь бурханы Тэнгэрийн хүч чадалд итгэхгүй байна гэсэн үг ээ. Тэгэхээр би залбирахгүй байна гэдэг мэн бурханы хүслийн дагуу хийхгүй байна. Би залбирахгүй байна гэдэг нь би Христ итгэдэг хүний хувьд миний үндсэн хийх ёстой тэр зүйлээ бол хийж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр залбирахгүй байна гэдэг мэн Тэнгэр болон энэ газар дээрх тэр ялгаа байхгүй. Залбирал гэдэг мэн бид нар бол ерөөс энэ тэнгэр газрыг ялгаж чадахгүй байна гэсэн үг. Залбирал хийхгүй байх юм бол тэнгэр болон энэ харанхуй ертөнцийг бид нар ялгах хэрэгтэй байна шүү дээ. Харин ялгахгүйгээр л зүгээр л байгаагийнхаа хэмжээнд л амьдрий. Гэтэл бид нар эзний дотор залбирх юм бол бид нар хайна. Амен. Амен. Бид нар залбирх юм бол ямар нэгэн зүйлийг хайна. Өшөө илүү хайна. Залбирахад бүх үе таалга нээгдэнэ. Энэ бол залбирлын арга барил, залбирал гэдэг мэн. Залбирлаар дамжуулаад энэ бурхны бүхэл гайхамшигтай зүйлүүдийг хийж үйлддэг. Залбирх юм бол бид нар хайна. Залбирх юм бол бүх үе таалганууд нээгдэнэ. Залбирх юм бол бүх зүйлүүд өөрчлөгдөнө, хөдөлгөнө. Энэ бол залбирлын хүч чадал. Тийм болохоор Христэд итгэдэг хүний хувьд хэрвээ би залбирлын талаар мэдэх юм бол залбирлыг үнэхээр сайн хийх юм бол Христэд итгэдэг хүний хувьд маш их сонирхолтой амьдралаар амьдрын шүү дээ. Амен. 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 Пастора та болохоор ерөөсө Христ итгэдэг хүмүүсийн амьдралыг мэдэхгүй болохоор тэгж байна. Харин Христ итгэдэг хүмүүсийн хувьд бол итгэлийн амьдралаар сайн залбирч амьдрах юм бол үргэлж хайна, ирнэ. Үнэхээр хайх тэр үе таалганууд нээгтэн. Үнэхээр гайхамшигтай бидний бодоогүй зүйлүүдийг бурхан нээж өгнө. Амен. Тийм зүйлүүд байхгүй болохоор ядарч, тийм зүйлүүд байхгүй болохоор уур нь хүрж байгаа. Харин бүх зүйлүүд нээгтэн. Вау. Бүхэл өөрчлөгдөн зүйлүүд вау. Бид нар вэрийн залбирлаар дамжуулаад үзэж мэдж байгаа учраас үнэхээр аз жаргалтай байна. Энэ бол Христ итгэдэг хүний итгэлийн амьдрал. Амен. Өнөөдөр бид нар анхны цагаас эхлээд зарлалын цагаас эхлээд маш их вау, миний зүрх сэтгэл бол амар тайван. Үнэхээр манай тэр төрний ахлагчийн зүрх сэтгэлийг би бас мэдэрлээ маш их дүүрэн байна. Энэ бол Христэд итгэдэг хүний амьдрал биш гэж юу? Үргэлж хайж байна, үргэлж үе таалгануудыг нээж өгч байна, үргэлж биеэрээ үзэж мэдэж байгаа учраас маш их баяр хөөртэй байна. Амен. Энийг бол ерөөсө хаах зогсох боломжгүй. Амен. Тэгэхээр бид нар залбирх юм бол бурхны бэлэг авьяасуудыг авна, ариун сүнсний бэлэг авьяасуудыг харна. Бид нар залбирх юм бол бурхан бидэнд ариун сүнсний мэрэгэн ухааныг дүүргэж өгнө. Бидний бурхны залбирх юм бол бурхны хүч чадал, ариун сүнсний хүч чадал бэлэг авьяасуудыг өгнө. Үнэхээр гайхамшигтай ажлуудыг бүхэл үе таалгануудыг бурхан нээж өгч байна шүү дээ. Үнэхээр гайхамшигтай ариун сүнсээр дүүрэн байх гэдэг мэн бид нар залбирч ээж л энэ ариун сүнсээр дүүрэн байна. Хэрвээ та бүгд залбирахгүй байх юм бол үгэн дээр хэлж байна шүү дээ. Та нарын хүлээж авахгүйгаа шалтгаан нь залбирахгүй байгаа учраас хүлээж авч чадахгүй байна шүү дээ. Бурханы хүсэл биш учраас залбирдагчгүй. Яагаад тэгж хэлж байна? Залбирх юм бол гуух юм бол хүлээн авна шүү дээ. Гэтэл залбирч чадахгүй байгаа хүмүүсийн итгэлийн амьдрал бол жинхэнэ уйтгартай хэцүү. Тийм ээ, үнэн. Залбирдаггүй хүний амьдрал бол маш их хэцүү итгэлийн амьдралаар амьдрна. Маш их хэцүү, залхуутай. Харин өнөөдөр үгийг харах юм бол бүрэл уур уцаараар дүүрэн байна. Нэгийг харъя бүгдээрээ. Та нарын дунд хэрүүл болон зөрчил хаанаас гарна вэ? Тэр нь эрхнүүдийн чинь дайтаж буй хүслүүдээс чинь гардаг босоо та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг, та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаг. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Яаков номын 4:1-2. Тэгэхээр энэ 1-2 дугаар ишлэлийг харах юм бол Яаков 4:1-2-ыг харах юм бол хоорондоо атаархч байна, хэрэлдэж байна, юу ч биш зүйл дээр атаархан хэрэлдэж байна. Би бинтийгээ бол дайтан тэмцээл ерөөсөө холион бантан болоод. Тэгэхээр энд бол яагаад ингэж байна гэхээр та нар залбирахгүй байгаа учраас.
Та нар залбирах юм бол бэлхэм дүүрэн байна. Тэгэхээр залбирдаг хүмүүсийн зүрх сэтгэл дотор маш их хэрэгчлээтэй байдаг. Залбирдаг хүмүүсийн дотор тийм хэрэгчлээ байхгүй. Зүрдэг, ууралдаг, уцаарладаг, хэрүүл уруул хийдэг, атаархдаг. Харин эзний дотор залбирдаг хүний хувьд бол ерөөсөө ууралдаггүй. Амар тайван дүүрэн байдаг. Харин байхгүй хүний хувьд бол бус хүмүүст байхад тэр хүмүүс атаарч байна шүү дээ. За бус хүмүүс надаас илүү сайн сайхан байх юм бол солонгос зүүр зэцсэн үгээр бол гидс өвдөж байна гэж хэлдэг. Сүүлдээ бол бүр хоолн шингэдэггүй. За тэгээл уул рууч гараад доошооч буугаал тэгэл асуудлууд маш их байдаг. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр миний дотор маш их атаархал байгаа учраас өөрт нь байхгүй учраас яагаад байхгүй вэ гэхээр тэр залбирахгүй байгаа учраас чи залбирх юм болвол чи гуух юм болвол бүхэл асуудлуудыг бол бурхны дотор шийдэж өгөх нь байна шүү дээ. Гэтэл залбирахгүй ээжээж бурхны өмнө бурхан маш их гайхамшигтай зүйлүүдийг өгч байхад энийг авахчгүй үзэж мэдчихгүй хоорондоо атаархан тэмцэлдэж хоорондоо тэр сайн байна энэ муу байна гэдгийг л хийж үлдээд байдаг. Сүүлдээ эцсийн шийдвэр нь юу болж байна гэхээр тэр сүм чуулган бол ерөөсө хагарна, тэр гэр бүл хагарна. Миний зүрх сэтгэл доторч гэсэн хагарал үүснэ. Амар тайван байхгүй болно. Тийм болохоор Яаков номон дээр залбирахад бүх зүйлийг бурхан өгөх гээд байхад яагаад өгөхгүй байна вэ? Яагаад залбирахгүй байна гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр залбирлыг бол заавал залбирах хэрэгтэй. Аамен, аамен. Тэгэхээр залбирлын талаар үндсэн үгийг сонсоод байгаа харин ерөөсөн нүүр нь ямар ч тийм өөрчлөлт байхгүй. Харин мөнгө байх юм бол гэж баг ам нь ангаах байх. 50,000 вау 100,000 супью 0 нэмэгдэх юм бол энэ мөнгийг харах юм бол маш их баярлалаа. Харин би залбирлын талаар та бүгдэд хэлээд байна шүү дээ. Залбирч чадахгүй байх юм бол юу болохыг та бүгд мэдхүү. Маш их уйтгартайгаар зогсохгүй, хэцүүгээр болохгүй, атаархал хэрүүлээр зогсохгүй. Та бүгдийн итгэлийн амьдрал дотор холион бантан болно. Энэ бол маш их аимшигтай. Ягаад гэхээр тэр хүний өөрийнх нь мэдэрч байгаа зүйл байна. Миний сурсан зүйл гэж байна. Би сүм чуулганд ирээд үгийг би сурч байна. Есүсийн нэрээр өвчин эдгэрнэ. Амен. Тийм байна. Тэгээд нэг удаа хийж үзье. Хийж үзсэн болдгоо. Тэгэхэд бол ерөөсөө маш их төөрөгдөл бий болно. Үгэн дээр Сэм Муксаны хэлсэн үг бол маш тодорхой. Үнэн үг. Гэхдээ энэ үг ягаад над дээр биелэгдэхгүй байна? Хэрэгтэй үед гуйхад залбирахад болдгоо. Христэд итгэдэг хүмүүс залбирахгүй байхад тэрний амьдрал дотор хийгдэж үйлдэгдсэн зүйлүүд байхгүй учраас сүулдэ болол ерөөсөө маш их төөрөгдөлд ордог байна. Тэгээд төрүүлээд пасторын номлолд эргэлзэн, сүулд нь бурханд эргэлзэн, сүулдэ үгэнд эргэлзэн, сүулдэ энэ арай биш юм бахта гэсэн тийм буруу эргэлзээ төрөөд тэр хэмжээгээрээ тэр өөрөө итгэлийн амьдрал дотроо болол ерөөсөө төөрөгдөлд орох нь байна. Тэгэхээр та бүгд залбирах хэрэгтэй. Залбирах хэрэгтэй. Залбирлын үндсэн тэр хүч чадлыг бол бид нар авах хэрэгтэй. Залбирлынхаа хариултыг бид нар авах хэрэгтэй. Залбирал гэдэг нь би бурхны өмнө би өөрийнхөө хүч чадлаар хийх биш. Би өөрийнхөө нэрээр хийх биш. Миний мэдлэгээр хийх биш. Миний үзэж мэдсэн дуршлаг биш. Миний мэдлэгээр хийх биш. Бурхан эзэн минь би бол үнэхээр сайн итгэлийн амьдралаар амьдарч байгаа учраас та надад өгөөч гэж хэлэх биш ээ. Харин Есүсийн нэрээр Есүсийн хүч чадлаар, Есүсийн эрх мэдлэр бид нар найдан бурхны өмнө залбирч байна шүү дээ. Бурхан бидний амьдрал дотор хийж үйлдэгдэх тэр шалтгаан нь юу вэ гэхээр Есүсийн нэр, бурхны нэрийг бидэнд өгсөн учраас бид нар үүнд итгэн бурхны өмнө Есүсийн нэрээр ойртон залбирanгуйх хэрэгтэй. Тэгэхээр энэ залбирлыг бид нар яаж хийх вэ гэхээр залбирлыг яаж хийх шалтгаалаад бурхан бол ажилдаг. Аамен. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд залбирлын дотор бид нар бол Христнээс гуйн биер үзэн мэдэн залбирлынхаа хариултыг авч чаддаг байх хэрэгтэй. Хийж үйлдэх хэрэгтэй. Бүхэл үд хаалганууд нэгдэх хэрэгтэй. Энийг бол хүмүүс сонинор сонсч магадгүй. Энэ бол нэг сонин биш ээ. Есүсийн нэрээр бид нар залбирх юм болол тэр залбирлын хүч чадал гэдэг маань маш олон ажлуудыг хийн үйлдэнэ гэж хэлж байна шүү дээ. Зөвхөн залбирлыг үүсэлдүүлнэ гэсэн. Тэгэхээр бид нарт ийм зүрх сэтгэл байх хэрэгтэй. Би залбирая. Би
Залбирлыг бол нэг нэгэнгүй бурхны өмнө залбирыг бурхан даатхан би гуй. Тэгээд энийг харах юм бол үгэн дээр гарч байгаа болно. Өөр үгэн дээр гарч байгаа хоёр шалтгааныг ягаад би залбираад байхад биелэгдэхгүй хариулт авч чадахгүй байгаа юм бэ гэдэг талаар та бүгдээ тайлбарлая. Гурыг харах юм бол та нар гуйдгүй учраас та нарт байдгүй, та нар гуйдаг гуйгаад хүлээн авдаггүй учир нь та нар өөрсдийнхөө тааламжид зарцуулъя хэмээн буруу гуйдаг. Тэгэхээр бид нар ингээ бурхны юм залбирсан ч гэсэн хариултаа яагаад авч чадахгүй байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр махбодын хүслийн дагуу түүгээр зогсохгүй. Энэ махбодын хүслийн дотор бид нар л ерөөсөө тэр хэмжээнд л гуугаад байдаг. Харин бидний амьдрал энэ ертөнц төвтэй амьдарч байна. Миний амьдралын төв бол бурхны хаанчлал байх ёстой байтал харин бид нар энэ ертөнц миний төв болж миний хүслийн дагуу би гуугаад байдаг. Энэ махбодын хүсэл миний хүслийн дотор гуугаад байдаг. Тэгхийн бол энэ бурхны хаанчлал хийгдэх боломжгүй. Тэгэхээр энэ залбирлын хариулт гэдэг нь Тэнгэрээс бурхнаас ирдэг. Амен. Есүс та нарт бол үндсэн түүний хаанчлалыг гуй. Бурхны хаанчлалын дотор та нарын зүрх сэтгэл бурхны гэсэн зүрх сэтгэл тэдтэй байх юм бол бурхан тэр болгоныг бол хийж өгнө. Хариултыг чи өгн залбирлыг чинь харин би өөрийнхөө төвтэй өөрийнхөө шунал хүслийн дагуу болвол би төрүүлэн гуугаад байх юм бол юу ч хариултаа авч чадахгүй. Тэгээ та бүгд бодоод үзээрэй. Махбодын дөвшөнд залбирч байгаа хүмүүст бол хариулт ирэхгүй. Харин эзний өдрийг бол сахиж чадахгүй байгаа хүмүүс ч гэсэн тэр залбирал бол хариулт авч чадахгүй. Тэгэхээр бид нар сүм чуулганд ирч чадахгүй гэж залбирлын хариултыг авч чадахгүй байна гэж юу гэсэн үг вэ пастор та нар асуугаад үзээрэй. Хүндэтгэл мөргөл өргөж байгаа хүмүүсийн залбирал бол жинхэнэ гайхамшигтай үр бүтээлтэй байдаг. Харин хүндэтгэл мөргөл өргөдгөө хүмүүсийн залбирал бол ямар ч хариулт байхгүй. Миний амьдралын төв. Хүүхдүүдээ ч гэсэн бид нар чи төрүүлээ хичээлээ хийгээд цаг байх юм бол сүм чуулганд гараа гэж хэлэх юм бол тэр хормоос эхлээд хүүхдүүдэд бид нар бурхны хаанчлалыг төрүүлж хай гэсэн амьдрал биш байна шүү дээ. Өөрийнхөө махбодын хүслийн дагуу төвтэй амьдарч байна. Тэр цагаас эхлээд тэр хүүхдийн залбирал бол бид бурхан хүлээн авах боломжгүй. Ямар ч тэр бурхны тэр ажлуудыг хийж бурхан бол хариулах боломжгүй. Бурхны хаанчлал болон түүний зөвхт байдлыг төрүүлээд бид нар харж гуйх ёстой байтал бидний хийж байгаа бизнесийн ажил бүх зүйлүүд пастораа бид нар яаж идэж ууд амьдрах юм гэсэн ч гэсэн нэг сард нэг удаа би бол бизнес хийх хэрэгтэй байна. Энэ бол бидний төвшин хаана байна? Бурхны хаанчлал төвтэй байна уу? Үгүй байгаа үстэй. Харин тэр хүн бол энэ ертөнц төвтэй байна шүү дээ. Тийм болохоор тэр хормоос эхлээд тэр залбирлын урсгал бол байхгүй болж ирнэ. Хариулт байхгүй болно. Тэгэхээр бид нар залбирхаас өмнө биднэрт энэ бол ойлгож мэдэх ёстой зүйл байна. Би жинхэнэ Тэнгэрийн улсын хүн үү, аль эсвэл ертөнцийн хүн үү гэдгийг бол шийдвэр гаргах хэрэгтэй. Амархнаар хэлэх юм бол би Христэд итгэдэг хүн үү, итгэдэггүй хүн үү. Тэгээ би 5 дахь өдөр орой би үгийг бол та бүгд дамжуулсан байгаа. Би бол ягаад үгийн дагуу хийх ёстой юм? Үгийн дагуу хийж байгаа шалтгаан гэдэг маань тэр үг бол Бурхны хууль, Тэнгэрийн хууль учраас бид нар энэ ертөнцийн хуулийг ягаад хийж үлдэж байгаа? Солонгос хуулийг бид нар дагаад хийж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр бид нар Солонгос улсад амьдарч байгаа учраас энэ хуулийг дагаж байна шүү дээ. Би Солонгос хүн учраас Солонгост амьдарч байгаа хүний хувьд би тэр улсын хуулийг дагаж байна. Тэгхийн бол бид нар Бурхны үгийг бид нар ягаад төрүүлж дагаж хийж үлдэх ёстой юм бэ гэхээр бидний сүнс мөн тэр Тэнгэрээс ирсэн сүнс учраас түүний үгэнд бид нар дуулууртай байж түүний үгийг төрүүлэн хүлээн авч дараа нь бус зүйлд анхаарах хэрэгтэй. Тэгж үнэхээр дистралалтай байгаа хүнд залбирах болгонд маш олон гайхамшигтай залбирлын хариултыг болвол зөвхөн залбирлаа гэж хэлж байна шүү дээ. Зөвхөн залбирал гэдэг маань маш их сайн цэвэрхэн гэм нүгэл үлдэхгүй. Үгүй бүгд гэм нүгэл хийн. Бүгд өөрийн гэсэн зөрүү зантай тэр зөрүү зан бол үгүй болохгүй. Бүгд гэм нүгэл үйлдэн. Бурхны өмнө гэмшин. Зөвхт гэдэг маань юу вэ гэхээр гэм нүгэл хийдгүү хүн гэж бол хэлээд байгаа юм биш. Харин Бурхны хаанчлалыг гуйж, Бурхны зөвхт байдлыг гуйж,
Тэр төвтэй байгаа хүний Бурхны хаанчлал Бурхан төвтэй байгаа хүнийг хэлж байна. Тэгэхээр зөвхөн залбирал ихийг үйлчлүүлнэ гэж хэлж байгаа шалтгаан маань тэнд байна шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ямар төвтэй байна вэ гэдгийг хурдан ойлгох мэд хэрэгтэй. Энийг ойлгож мэдэхгүй байх юм бол бид нар залбирч чадахгүй, залбирсан ч гэсэн хариултаа авч чадахгүй, дараа нь бидний итгэлийн амьдрал бол хэцүү, уйдгартай болж атаархаж итөөрхөн бие биентэйгээ хэрэлдэж уралдана. Сүүлдээ болвол энэ бол сорилт. Тэгээд энэ бол ерөөсөө сорилтонд орсон гэсэн үг болж байгаа учраас төгсгөл үгүй болно. Тэгэхээр бид нар хаана амжилттай хийх вэ гэхээр залбирлаар дамжуулаад бид нар энэ залбиралтыг бол амжилттай хийх хэрэгтэй. Залбиралдаа бид нар амжилттай хийж хариултаа авч чадахгүй байх юм бол эндээс бол маш олон том асуудлууд үүснэ. Яагаад сорилтонд орохгүй тунд залбирахын тулд бид нар бүхий л үе таалганд залбирахын бүхий л үе таалганууд нээгдэж Бурхны гайхамшигтай ажлууд хийгдэх учраас энд бол атаархалж итөөрхөр хэрүүл урал үгүй болно. Тэгэхээр хэрэлдэж байгаа хүмүүст битгий хэрэлдэ гэж хэлэх хэрэг байхгүй. Тэр хэрүүл атаархал байна гэдэг мэн өөр газараас ирдэг. Тэр өөрөө мэдэж үзээгүй учраас Бурхны ивэл ерөөлийг мэдэхгүй байгаа учраас Бурхны хайрыг мэдэхгүй байгаа учраас хаанаас амжилттай тэр бид нар үнэхээр энийг ялах вэ гэхэд залбирлаараа бид нар ялах хэрэгтэй. Тэр залбирал амжилттай байхын тулд би Бурхны хаанчлал төвтэй байх хэрэгтэй. Миний зүрх сэтгэлийн түн мэн би гуйхаасаа өмнө аль хэзээний би бол Бурхны хаанчлал миний дотор байж түүний зөвхт байдлын төлөө миний амьдрал түүний зөвхт байдлын төлөө би хийж үйлдсэн шийдвэр гарган залбирх юм бол залбирлын хариултаа бид нар бол үргэлж авна. Амен. Догшоход нээгдэн хайхад олдно, гуйхад өгнө. Амен. 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 Энэ бол эхний шалтгаан. Бид нар энэ ертөнц төвтэй байгаа учраас ерөөсөө залбирлын урсгал байхгүй болчиход байна. Тэгэхээр өнөөдөр энийг харах юм бол энэ үгийн сэдвийг харах юм бол маш олон хүмүүс өөрийнх нь залбирлын сэдв сэдвээ маш их шүүн харж байна. Тэгэхээр энэ залбирлаа бид нар хүндлэх хэрэгтэй. Бид нар Бурхныг хүндлэнэ. Залбирлаа бас хүндлэнэ. Тэгэхээр би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр та бүгдийн тэл залбирч байгаа залбирлаа та бүгд хүндлэх хэрэгтэй. Тэр залбирал гэдэг мэн жинхэнэ залбирал, жинхэнэ урсгал, Бурхны гайхамшигтай Бурхны өмнө бол би энэ залбирлын хариултыг авна гэсэн итгэл байх хэрэгтэй. Зарим хүн залбирсан хэрнээсээ өөрийнхөө залбиралд итгэхгүй өөр хүнд даатгаад байдаг. Энэ бол маш аюултай. Эзэн чи залбираа гэж хэлснээс өөр хүнээр залбируулаа гэж хэлээгүй шүү дээ. Би өөрөө залбирахгүй. Бүр ингэдэг. Би бол ийм цуглаанаас би ийм үгийг сонсохыг ч хүсэхгүй. Нэг үг битгий хэлээрэй. Миний залбирал дутуу болохоор гэсэн үг би сонсохыг хүсэхгүй. Тэр үг юу вэ гэхээр даруй үг биш. Харин маш том асуудал болсон үг байна. Бурхны надад өгсөн тэр хүч чадал, тэр залбирал байхад, Бурхны надад өгсөн тэр агуу ивэл нэгүслэл байхад энд итгэхгүй байна шүү дээ. Тэгсэн хэрнээсээ миний залбирал дутуу болохоор пастор та залбирч өгөөч. Тэгвэл пастрын залбирал хүчтэй, миний залбирал болох хүчтэй биш гэж юу? Хариулт авч чадахгүй гэж юу? Энэ бол нэг сүнслэг юм шиг харагдаж байна. Даруй юм шиг харагдаж байгааз. Тийм шээ. Харин би өөрийнхөө итгэлийн амьдралд том асуудал байна. Яагаад пастор байхгүй болох юм бол яах юм? Өөрөө ганцаараа байхдаа яах юм? Ямар нэгэн асуудал бий болоход яах юм? Би өөрийнхөө залбиралд итгэж чаддаг, хариулт авч чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Амен. Би залбирахад тэр хэмжээгээр Бурхны хүч чадал байна гэдэг маань миний дотор жинхэнэ бодитоор хийж үйлдэж чаддаг байх хэрэгтэй, хариулт авч чаддаг байх хэрэгтэй. Гэтэл энэ том асуудал бий боллоо. Гэтэл Бурхан намайг сонсдоггүй. Миний залбирал дутуу. Миний залбирал юу ч биш ээ. Тэгээд хэн нэгэн хүнээр уцаар яриад байдаг итгэж болох юм болов. Тэгээд хүмүүсийг би харахтаа би тэгвэл пасторээс ерөөсөө залбируулахгүй гэсэн тийм нүднүүдийг би хардаг байна. Би тэгж бодоо гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр залбируулах шалтгаан байна. Пастор өмнө бид нар очихдоо болвол
залбируулах болно. Харин пасторын өмнө бид нар үнэхээр залбируулахыг гоохгүй байх юм сэтгэл нэг цовдог. Ягаад жинхэнэ үнэхээр бид нар 2 3-удаа цуглаад эзний өмнө цуглах юм бол эзэн бидэнтэй хамт байдаг. Энэ үгэнд итгэх юм бол вау. Харин хүмүүс би хичнээн залбирсан ч гэсэн хариулт авч чадахгүй. Би хичнээн залбирсан ч гэсэн миний залбирал ямар ч хүч чадлага байна гэсэн сэтгэлээр залбирлуурахаар ирэх юм бол 10 жилч бай, 20 жилч болох, 50 жилч болсон тэр итгэлийн хүний итгэлийн амьдрал нь адилхан ямар ч өсөлт байхгүй. Марк номын 11-ийг харъя. Марк номын 11. Марк номын 11-ийн 22-оос 24-ийг уншицгаая. Есүс тэдэнд хариулан Бурханд итгэх тун үннээрээ би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд дээш өргөгдөн тэнгист хаягд гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзээгүй харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгуйн түүнийг авсан гэдэгт итгэх тун тэгвэл тэр чинь ёсоор болно. Амен. Марк номын 11-ийн 22-оос 24. Амен. Та нар залбирал, та нар гуй. Тийм бол та нарт ёсоор болно гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр бидний үнэхээр залбирлын үндсэн суурь би залбирахтаа би өөрийнхөө төлөө энэ залбирал 100% хариулт авч чаднаа гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Амен. Миний залбирал би залбирлаа хэн нэгэн хүнээр тусламж гуйж миний төлөө залбираад өгөөч гэсэн сэтгэл байх юм бол болохгүй. Харин та нарын итгэл дотор бол том асуудал болно. Би өөрөө үгэн дээр чиний залбирал чи бол зөвхтөө зөвхт гэдэгтээ эргэлзэж байна шүү дээ. Би жинхэнэ зөвхт хүн юм уу? Бурхан пасторыг хүлээж авч байгаа юм чинь пастора та надад залбирч өгөөч. Бурхан та бүгдийг ч гэсэн хүлээн авсан шүү дээ. Яг адилхан хүлээн авсан. Тэгэхээр та бүгдийн залбирлыг ч гэсэн сонсож байгаа. Бурхан намайг яаж хүлээж авч байна? Намайг пастороор бурхан бол хүлээн авдаг. Би бол бурханы хүүхэд учраас бурхан намайг хүлээж авдаг. Тэгвэл та бүгд бурхан та бүгдийг ч гэсэн бурханы хүүхдүүдээр л хүлээн авна шүү дээ. Ямар нэгэн тийм ахлагч үйлчлэгч гэж хүлээн авдаг юм бишээ. Пастор гэж хүлээн авдаг юм бишээ. Чи өнөөдрийн хүртэл пасторын үйлчлэгийг сайн хийсэн учраас би чиний залбирлын хариултыг өгье гэж бол хэлэхгүй. Чи өнөөдрийн хүртэл бурханы өмнө үнэхэр гайхамшигтай үйлчилсэн учраас чамд зөндөө зүйлийг өгье гэж хэлээгүй, хэлчихгүй. Харин би бурханы өмнө хинч бурханы өмнө очисон залбирсан хүн бурханы хүүхэд болон очин залбирч байгаа учраас тэр залбирлын урсгал бол адилхан итгэл байж би итгэл дотор үсэх юм бол залбирлын хариултыг заавал авнаа. Тэгэхээр миний залбирал би өөрийнхөө төлөө залбирч байгаа миний залбирлыг бол хөндлөх хэрэгтэй. Бид нар машин суухдаа миний хувьд бол байнга жолоо барьж байна. За хүүхдүүд бол унтана. За хүүхдүүд бол бүгд унтсан. За бид нар ч гэсэн машин дотор явахдаа унтдаг. Яагаад хойно унтаж байна? Машин болохоор 80 90 100 та дайх гэж байна. Тэгэл хэрвээ осолтой байх юм машин эргэх аварт орох боломжтой. Гэтэл тэр машин дотор бол амар тайван унтаж байна. Тэр машин сайн машин тэр жолоотод итгэж байгаа учраас итгэн найдан тэр машин сууж байна шүү дээ. Ихэнх хүмүүс тэр өөрсдийнхөө залбирлын үндсэн залбирал дотор бол тийм ерөөсөө тийм амар тайван байдгүй. Залбирал дотор за өөрийнхөө залбирлын хариултыг авна гэдэгтээ итгэнэ. Би өөрийнхөө залбирлын хариултыг авна гэдэгтээ итгэж байна. Амен. Тэгэхээр миний залбирал дотор бурхан бол гайхамшигтай хариултыг өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Иохан номын 15-ыг харъя. Иохан номын 15-ын 7. Илия бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо уруулахгүй тулд түүний шуургахгүй залбирахад тэр 3-6 сар бороо оруулсан. Амен. Тэр итгэлийн амьдрал гэдэг мэн гайхамшигтай. Та нар миний дотор байж би та нарын дотор байх юм бол тэр хэмжээгээр та нар өсөх юм бол юу ч гуйсан түүнд бол биелэгдэнэ. Яагаад хүмүүс гоохгүй байна? Тэр хэмжээгээр түүний дотор байхгүй байгаа учраас тэр хэмжээгээр үг миний дотор байгаа учраас яагаад гоохгүй байгаа юм бэ гэхээр тэр хэмжээгээр үгийн талаар залбирлын талаар бурхны талаарх
Тэр зүйлүүдийг сайн мэдэхгүй байгаа учраас гуйж чадахгүй байна. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвал та нар юу хүснээгөө тэгвэл та нарт биелэх болно. Иохан 15:7. Тэгэхээр миний залбирал үнэхээр би үнэхээр энэ залбирлын хариултыг авна гэж итгэх юм бол бид нар залбирна. Тэгэхээр өнөөдөр та бүгд залбирахдаа үнэхээр биний энэ залбирч байгаа залбирлаа би итгэх хариултаа авна гэдэгтээ итгэж байна. Аль эсвэл эзэн өгөөч гэж байгаа нөгөө пастора надад туслаач гэх үү? Яхаараа пасторын залбиралд итгэдэг хэрнээсээ би өөрийнхөө залбиралд итгэж хариултаа авна гэдэгтээ итгэхгүй байгаа юм. Пастор гар тавьж залбируулахыг хэлээгүй байна. Тэгэхээр би бол өөрийнхөө залбиралд итгэх шалтгаан гэдэг мань хэцүү асуудлууд ирэхэд бол Бурхны тусламжийг гуйх цаг үе, Бурхны хүч чадал, Бурхны мэрэгэн ухаан хэрэгтэй тэр үеуд маш их байдаг. Миний залбирлын хариултыг би авна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Энийг бол Бурхны та бүгдэд өгсөн агуу хүч чадал хамгийн агуу эрх мэдэл хүч чадал шүү дээ. Тэгээд би бол залбирахад бол залбирал маань бол хариултаа авсан байгаа. Би залбирахтаа юу гэж залбирч байна гэхээр Бурхан минь бидний хүндэтгэл мөргөл орж ирэхээс гаднаас орж ирэхээс эхлээд өөрчилж өгөөч. Үнэхээр Бурханы энэ гайхамшигтай ариун сүнсээр бид бүгдийг өдөр даач гэж залбирдаг. Би хэдэн 7 хоногийн өмнө гэрчлэл сонсон. Орос хүмүүс бол гэрчлэл маш их хийж байна. За энийг хоёр хэсэгт хуваана. Сүм чуулганд үйлчилж байсан хүмүүс аль эсвэл дөнгөж эзэнд итгэж байгаа бяцхан хүүхдүүд зарим хүн болохоор шарын шашинтай хүмүүс ч байсан. Цинхийн сүм чуулганыг бол үзэн ядаж байсан. Би бол итгэлийн амьдралаар амьдрахгүй гэж байсан хүмүүс. Гэтэл түүний гэр бүлийн хүн нь болохоор итгэгч байсан учраас тэр хүнээс шарахыг авсан учраас сүм чуулганд явах уу гэж хэлсэн. За тэр хүн манай цуглаанд ирсэн. За сүм чуулганлаар чи юу мэдэрв гэсэн чинь би бол анх сүм чуулганд эзэнд хүндэтгэл мөргөл өрөхийг би хүсэхгүй дургу байсан гэсэн. Тэгээ манай чуулганд ирээд одоо та бүгд тэр итгэгчийн царайг харах хэрэгтэй маш их өөр болсон. Чуулганд ирээд тэр надад хэлсэн хүүтэн тэр усанд хөлдсөн усанд бол намайг та усан баталгаа өгөөч гэсэн 11 сард үнэхээр чичрэн байж би усан баталгаа өгнө гэж бодож байна. Тэр өөрөө болоод Бурхны өмнө хэлсэн учраас миний хувьд ч гэсэн надтай хамт усан баталгаа өгч байгаа хүмүүс ч гэсэн бас 11 сард усан баталгаа авна гэж хэлсэн. Тэгээ тэр хүмүүсийн гэрчлэлийг сонсохдоо би бол үнэхээр гайхамшигтай гэрчлэлийг сонслоо. Тэр хүн бол ингэж хэлсэн. Орос итгэгч юм байна. Иммануэль чуулганы хүндэтгэл мөргөл бус чуулгануудынхаас маш их ялгаатай. Тэр энэ цуглаанд орж ирэх хормоос эхлээд түүний зарлал эхлээд зүрх сэтгэл дотор нь бол маш их аюултай бодлууд байсан. Хэрнээсээ магтаалыг сонсоход, үгийг сонсоход бол маш их өөр байсан. Тэгээд энэ хүндэтгэл мөргөлийн цаг дуус хүртэл бүх зүйлүүд өөр байсан. Яагаад энэ сүм чуулган юм сонирм өөр байгаа юм бол маш олон чуулгануудаар орсон ч гэсэн ийм байгаагүй. Тэгээд маш их сонирм мэдрэмж төрсөн хэрнээсээ тэр бол маш их сайхан байсан. Би бол энийг хүсэж байсан. Намайг бол үнэхээр барьсан хүндэтгэл мөргөл. Үнэхээр тэр хүнийг бол эзний дотор барьж хүндэтгэл мөргөл өргөж та бүгдийн залбирлыг та бүгд өөрсдөө үнэхээр залбирлын хариулт аавна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Энэ цагт эзний өмнө залбирцгаая. Бүгдөө энэ цагт залбирахдаа миний зүрх сэтгэл үнэхээр Тэнгэрийн төвтэй байна уу? Бурхан төвтэй байна уу? Миний итгэлийн амьдрал Бурхан төвтэй байна уу? Гэдгээ бол та бүгдийн анхааран сонсохыг хүсэж байна. Тэгж байж миний залбирал бол эзэнд хүрнэ. Түүгээр зогсохгүй жинхэнэ би энэ залбиралтаа үнэхээр итгэж байна уу? Хариултаа авна гэдэгтээ итгэж байна уу? Эзэн хэлэхдээ чи бол залбирахдаа хариултаа авсан гэдэгтээ итгэе гэсэн тэр хүч чадал миний залбирал дотор байна уу гэдэгт итгэж байна уу үгүй юу? Энэ цагт та бүгдийг дахин эргэн хараад та бүгдийг гуйхыг хүсэж байна. Залбирахыг хүсэж байна. Эзэн Есүсээ дуудаа залбирцгаая. Эзэн Есүсээ, эзэн Есүсээ.
үнэхээр үргэлж тасралтгүй залбирахад Бурхан минь та туслаач. Үнэхээр Бурхан минь таны бидэнд өгсөн тэр залбирал дотор хариултаа авна гэж итгэж Бурхан бол үргэлж миний залбирсан залбирт хариулж байдаг гэдэгт итгэн залбирахад эзэн минь та бидэндээ удирдаач. Имануэль чуулганыг удирдаач. Эзэн минь энэ цагтаа түрээ ариунсаар удирдаараа бүхий дүү таалгануудыг эзэн та нээж өгөөрэй. Бурхан эзэн минь танд талархъя. Бидэнд үнэхээр энэ залбирал гэдэг гайхамшигтай хүч чадлыг дүүрэж өгсөн, ивэл ерөөлийг өгсөн танд талархъя. Бурхан эзэн минь бид нар дахин өөрсдийнхөө зүрх сэтгэлийг харж бид нар үнэхээр энэ таны дотор залбирах боломжоор бид бүгдийг хангасан эзэн танд талархъя. Эзэн танд итгэн, өвгөнд итгэн, эзэн таны дотор байж Бурханы хаанчлал зөвхт байдлыг гуйсан хүм мөн үү? Аль эсвэл тийм итгэлтэй байж залбирч байна уу? Тэгэхээр Бурханд өргөж байгаа миний энэ залбирлаа үнэхээр залбиртаа би итгэж байна уу гэдгийг үгээр дамжуулаад Бурхан эзэн минь би таны өмнө гуйж байна. Эзэн таны өмнө би залбирахыг хүсэж байна. Залбирах юм бол Бурханы гайхамшигтай ажлуудыг Бурхан залбирлаар дамжуулаад та хөдлөгдөг үлээ. Үнэхээр миний амьдрал дотор эзэн минь таны гайхамшигтай ажлуудыг эзэн минь хийхэд туслаач. Эзэн та бид бүгд дээр ажиллаач. Эзэн та бид бүгдийг хэрэглээч. Имануэль чуулганыг эзэн минь үнэхээр гайхамшигтай ажлуудыг хийж үлдэхэд эзэн та туслаач. Энэ цагт хамт байгаа итгэлийн хүннийг болгон дээр ч эзэн таны ариун сүнс чал дүүрэн байх. Амен. За өнөөдөр 7 хоногийн сарын 7 хоногийн 4-р 7 хоногт авралын цар тараадаг. За тэгээ бид нар бол энэ Монголд шуулганыг танилцуулна. Бидний хүндэтгэл мөргөл одооноос эхлээд бол үргэлж 2 цаг гэж та бүгдийг бодохыг хүсэж байна. Хүндэтгэл мөргөл 2 цаг хийнэ гэж. Амен. За бүтэн өдөржингөө гэж бодсон ч яах вэ? Тэгээ бүр байгтаа ихэд бол 2 цаг бид нар бол энэ хүндэтгэл мөргөл хийх шалтгаан нь манай сүм чуулган дотор үргэлж бид нар бол уулзах боломжгүй учраас эсний өдөр уулзж байгаа энэ өдрөө эхний сарын 7 хоногийн эхний өдөр бол нэгдсэн залбирал хийж байна. 2 дахь 3 дахь 7 хоногт хамт үйлчлэгч нар цуглаж байна. 4 дахь 7 хоногт бид нар үнэхээр сайн мэдээний чуулгануудын танилцуулга байна. За манай болвол энэ Монголд байгаа сүм чуулганууд пасторууд нь яаж юу хийж байна гэдэг талаар танилцуулахыг хүсэж байна. Тэгээд хуваалцсан цаг бай. За Монгол пасторуудын талаар бид нар бол түрүүчийн 7 хоногт гал бодрох энэ 7 хоног өнөөдөр халиуна пастор гал бодрох пастор байсан. Өнөөдөр халиуна пастрын цуглааны талаар танилцуулахыг хүсэж байна. Халиуна пастор болохоор хөдөө Улаанбаатар дэш хөдөө байдаг. За хэсэг хугацаанд болвол за би гарч танилцуулъя. 여러분들이 지금 바치는 환경에 어떻게 상황을 앞에서 보시기 바랍니다. 안녕하세요. 자, 이번 주에 몽골에서 한준아 목사님이 1979년도부터 2001년도까지 신학학교 배우고 나왔고 지금 여기 2005년도부터 목사 안수 받았어요. 몽골에서 12명 목사 안수 받았는데 여자 2명이 목사님 안수만 한 분이시요. 목사님이 지금 이게 코로나 때 너무 힘들었잖아요. 그래서 이만해서 50만 원씩 보냈을 때 이게 가정마다 가서 아픈 사람한테 기도해주고 말씀 전하고 그리고 그때는 몽골에서 모이는 그 모든 게 스탑하게 되면 이렇게 가서 밀가루 몽골 사람 밀가루 많이 먹기 때문에
우리 부모님 돈으로 밀가루고 필요한 것도 많이 이렇게 사서 애들 많이 집에 가서 이렇게 보내주셔서 이게 울란바토르에서 한 2시간 거리거든요. 거기 지금 저 뒤에 있는 거는 우리 이만원에서 돈 보내주는데 그 돈도 이게 이렇게 원래 길에서 거기 활동하다가 우리 본인 돈으로 이게 조그만 집을 지어갖고 여기 안에서 애들한테 성경 좀 읽을 수 있게 이렇게 성경도 자기네 많이 사라고 이렇게 많이 활동했어요. 그 큰 아들은 여기 지금 드럼 잘 친다고 하는데 둘째 아들은 미군에, 큰애는 늙은 하나님 잘 섬겨요. 늙고 큰애는 늙고 둘째는 미군. 그리고 이게 지금 시골에 있는 애들 지금 거기 안에서 성경 지금 보고 있어요. 하준아 목사님 분이시고 기도도 많이 하고 그리고 이게 지금 아픈 사람한테 가서 기도해주고 저기 지방에 가서 나이 드시는 분들도 아픈 사람들도 만나고 이렇게 활동 엄청 많이 하는 목사님이에요. 얘를 다 아픈 사람한테 기도해주고 그리고 하련나 목사님이 지금 울란바토르에서도 하나 하고 구회를 하나 세우고 울란바토르에 있는 구회는 아멘 축복 구회 그 시골에 있는 구회는 아멘 은혜의 구회라고 있는데 여기 구회 비전과 목적은 뭐냐면은 하나님 말씀대로 제자 훈련 삼는 구회가 된다고 전도함으로 세일 모임도 한다고 하고 또 선교하는 그게 된다고 하더라고요. 거기서 창세기 1장 28절하고 마태복음 28장 18절부터 20절 말씀대로 이렇게 섬긴다고 우리한테 이렇게 문의 주셔서요. 이따가 좀 삐져로 좀 저기 시골에 있는 그의 모습 좀 보겠습니다. 새로 건축한 교회입니다. 길 안에서 이렇게 갔다가 저기 뒤에 누리고 그리고 나중에는 이렇게 집을 지으더라고요. 세우시면도 이렇게 됐어요. 기도도 많이 해주고 얘들 지금 성경 어떻게 읽을 수 있는지 성경 책 자체를 몽골에서는 안 돼. 2년 코로나 때문에 학교도 다 스탑하지 모든 게 스탑하는데 그래서 하련나 목사님이 여기서 일부러 성경 자기 돈으로 우리 보내는 돈으로 사서 성경을 어떻게 애들한테 좀 읽을 수 있게끔 해주고 찬양도 해주시고 그리고 활동 엄청 많이 하는 목사님이 감사합니다. 하련나 목사님이 보시다시피 참 장화를 위한 하련나 목사님이 게르 안에서 하련나 목사님이 하련나 пастор гэрт үйлчилж байгаадад тэгээд бидний өгсөн 500 мянган төгрөгөөр болвол үнэхээр тэр жижигхэн байшин бариад тэгээд байнга айлуудаар үйлчилж бол үнэхээр хүүхдүүдийн төлөө зээлбэрж өвчтөн хүмүүсийн төлөө зээлбэрдэг. Тэгээд Монголд бол гурил байхад бол үнэхээр бас юу ч хийж идэх учраас 하련나 пасторын хувьд бол үнэхээр гайхамшигтай үнэхээр мундаг пастор
Монгол пасторуудын семинарыг хийхэд бол бүгд байсан, бүгд үгийг сонссон. Тэгээд пасторын үгийг бол байнга сонсдог байгаа. Пастор бол тэгээд үнэхээр пасторын үгийг сонсоод үнэхээр гайхамшигтай өвчтөе хүмүүс төр залбирдаг. Үнэхээр гайхамшигтай пастор байгаа. Халиуна пастор. Тэгээ амен чуулганы талаар бас та бүгдэд танилцуулъя. Тэгээ Улаанбаатарт бас нэг чуулган байгаа. Ерөөл амен ерөөлийн чуулган наалахтай байгаа. Амен нэгүсэл чуулган байгаа. Түүний хоёр хүүхэд нь хүртэл бурханд гайхамшигтай үйлчилдэг. Тэгэхээр халиуна пасторын төлөө залбирцгаая. Бурхан эзэн минь үнэхээр та энэ гайхамшигтай өдөр бурхан эзэн минь та бид бүгдэд үнэхээр энэ халиуна пастрыг холбож өгч халиуна пастрын гэр бүл болон түүний төлөө амен болон халиуна пастор болон түүний хүүхдүүд амен нэгүсэл чуулганыг эзэн минь үйлчлэлийг эзэн минь тандаа атгаж байна. Эзэн минь бид нар халиуна пасторт өргөл өргөж байгаа. Энэ өргөлөөр дамжуулаад эзэн бурханы гайхамшигтай ажлуудыг хийхэд эзэн та пастортай минь хамтаа болж өгөөрэй. Та үнэхээр гайхамшигтайгаар удирдаар Америкийн ухааныг дөрвж өгөөрэй. Эрүүл байлгаж өгөөрэй. Халиуна пастрын удирдах байгаа амен чупуг ерөөл чуулган бол амен нэгүсэл чуулган эзэн тань дотор өсөж эзэн танд олон хүүхдүүд итгэн эзэн таны дотор олон хүүхдүүд эзний хайрын дотор өсгөд эзэн таныг улам тайж мэдсэн чуулган байхад эзэн минь та пастортай минь хамт байж өгөөрэй. Ариун сүнсээр удирдаарай. Хүч чадлыг дөрвж өгөөрэй. Ариун сүнсээр дөрвж өгөөрэй. Хүч чадлыг дөрвж өгөөрэй. Бурхан эзэн минь та үнэхээр гайхамшигтай ажиллаарай. Өө эзэн минь та Монгол үнэхээр энэ чуулгануудад эзэн минь олон газарт эзэн минь сайн мэдээ тараахад эзэн минь Имануэл чуулганыг удирдаарай. Имануэл чуулган ч гэсэн маш олон үйлчлэлийг хийхэд маш олон сайн мэдээ тараасан сүм чуулган байхад эзэн та бас туслаач талархъя. Бид нар хүндэтгэл мөргөл өөрөхөөс өмнө Ебадаг цуглааны бичлэгийг харсан байгаа. Энэ ч гэсэн бас бидний үйлчлэл за Хятад бас Хятадын чуулганы төлөө бид нар алсын хараатай бид нар бол сайн мэдээ тарааж байгаа. Тэгээ энэ бол жижигхэн зүйл ч гэсэн Ким Гончул авралын зар тараагчаар дамжуулаад үнэхээр тэр алсын харгаа харуулаач гэж хэлсэн. Тэгээ жоохон өчигдөр 3 цагийн туршид бэлдсэн байна. Маш олон зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол Хятадд яг очиод үйлчилж байгаа зүйл бол алга байна. Алсын хараатай. Тэгэхээр Хятадын үйлчлэл Монгол, Оросын үйлчлэлтэй холбоотой учраас бид нар үнэхээр энэ Хятадд ч гэсэн бид нар анхаарлаа дамжуулах хүсэж байна. За. За зураг дурж тайлбарлаж өгье. Энэ манай энэ Хятад авралын зар тараагч залуу байгаа. Манай цуглаанд 1 2 3 4 Хятад итгэгч байдаг. За Оросууд бол ер нь 50 гарсан. За Монгол итгэгч нар болохоор Монгол Улаанбаатарт байгаа 5 чуулган байна. За үнэхээр гайхамшигтай зурж байна. 그리고 제목 끌려가지고 제가 선교사 임명 받고서
생각을 했습니다. За миний хувьд авралын зар тараагч болоод маш их зүйлүүдийг бодсон. Яаж авралын зар тараах вэ? Аль хүртэл хийх вэ? Хаанаас эхлэх вэ гэдэг талаар бол би бол маш их бодсон. Тэгээ залбирсан. Тэгээ бурхан болвол надад энэ мэдрэмжийг өгсөн. Сайн мэдээг бид нэр авралын зарыг харах юм бол Пукан, Хятад, Монгол, Оршо байна. Оршо, Хятад бүгд хамт явна. За Солонгос бол өөр байна. Тэгэхээр энэ дөрвөн улс Орос, Хятад, Монгол болвол Хятад руу, Орос руу, Монгол руу байнга сайн мэдээ хойд Солонгос руу хүртэл энэ сайн мэдээ тараагч нарыг илгээж байна. Тэгэхээр бид нар болохоор энэ Хятадд байгаа итгэгч нар хойд Солонгос руу орж энэ дөрвөн улс руу орж сайн мэдээ тараах боломжтой. Тэгээд сүм чуулганууд ингэж сайн мэдээ тараахын тулд Хятадд сүм чуулган байх хэрэгтэй байна. За Ямбинд бол харах юм бол Оросд ойрхон байна. Хойд Солонгосд ойрхон байна. Монголтой ч гэсэн бас тийм хол биш байна Ямбиан. За Ямпионд бол би сүм чуулган босхыг гэж залбирч байна. Тэгээд энэ дээр алсын хараатай байж хийж үлдэхийн тулд нэгтэн бид нар сүм манай Солонгост байгаа Хятад хүмүүс маань сэргэлт байж энэ бол бүрэн төгс болох боломжтой. Алсын хараа төлөвлөгөө нь ийм байна. Тэгэхээр энийг хийхийн тулд болвол бурханд энэ боломжтой. Миний хувьд бол боломжгүй. Энэ алсын харааг хийхийн тулд Хятад итгэгчнэр маань за тэгээд энэ Хятад энэ Ямпионд байгаа тэр хүмүүс болвол Солонгос маш их орж ирсэн. За тэгээд Хятадууд цуглаанд маш их ирээд сүүлд нь бид нар бол энэ Ямпионд Иммануэль Ямбиан гэсэн чуулган босхон байгуулад тэгээд энэ дөрвөн улс руу бол сайн мэдээ тараахаар Орос, Хятад, Монгол, хойд Солонгос дөрвөн улс руу бол сайн мэдээ тараах төлөвлөгөөтэй байна. Тэгээд ингэж хийхийн тулд бид нарын манай сүм чуулган болвол үнэхээр энэ үгэн дотор залбирал дотор нэг байх хэрэгтэй. Бүгд хамт залбираад цуглаад залбирах тэр ажлууд маш их чухал хэрэгтэй байна. Цаашдаа энэ төлөвлөгөө Хятад итгэгч нар за группээр цуглараад бол залбирах. Тэгээд мөнхийн улс очих өдөр хүртэл энд бол маш их залбирч хүсэж байна. Баярлалаа. За өнгөрсөн сард манай сайн мэдээ тараагч Хятад руу Ямпионд очиод ирсэн байгаа. Тэнд бол маш их сайн мэдээ тараасан. Тэг уулзсан хүн болгонд бол сайн мэдээ тараасан. Тэгээд тэнд бол өргөлж Ямпионоос бол сүүшиг бол тэнд байгаа зүйлүүдийг бид нар байнга сонсдог. Айл хэзээний Кимгончар гэдэг энэ авралын зар тараагчийн талаар бол тэнд маш их мэдээлэл орсон байна. Тэгэхээр тэнд байгаа сайн мэдээ тараадаг хүмүүс бол бүгд бол хоорондоо холбоотой байгаа. Манай сайн мэдээ тараагч маань. Тэгээ би түүний нүдийг харах юм бол ерөөсөн маш их тод зоригтой жинхэнэ Хятад руу очиж сүм чуулганыг босгон ямар ч байсан би бол энд сайн мэдээ тараана гэсэн 7 хоног болгон бол нэг 4 Хятадхан цуглаж залбирч байгаа. Шингэл Тэрим Солонгост Тэримд бол Хятадууд их байд юм байна. 2 дугаар шуг метроны Тэрим. Тэгээ маш их сайн мэдээ тараадаг. Тэгэхээр энэ дээр бол олон хүмүүстэй цуглан залбирч тэгээд энэ Хятад болон дөрвөн улс руу бол сайн мэдээ тараах залбирал. Тэгэхээр бид нар бол энэ тал дээр сайн мэдэхгүй байна. Манай авралын зар тараагч маань бол ерөөсөө төлөвлөгөөтэй үйлчлэл болвол хүсэл бурхны хаанчлалын талаарх хүсэл бол маш их байна шүү дээ. Тэгэхээр та бүгд бол сонссон юм чин залбирч хүсэж байна. Манай Монгол итгэгч нар ч гэсэн залбирч хүсэж байна. За 1-2 минут. За Хятадд байгаа Ямпионд байгаа Иммануэль чуулганы төлөө босгохын төлөө амен
Бид нар гуйх хэрэгтэй. Бурхан бол бүх үе таалгыг нээж өгнө. Ийм алсын хараатай байна. Бурхан эзэм та биелүүлж хийж өгөөч. Манай авралын сарагцаар дамжуулаад хийж өгөөч гэж залбирх хүсэж байна. Бурхан эзэм минь танд талархъя. Имануэль чуулганыг эзэм та удирдаач. Бурхан эзэм минь бид нар таны өмнө Бурханыг хүссэн өнөхөр авралын зарыг хийхийг хүсэж байна. Эзэм минь та Бурханы хаанчлалын төлөө өшөө илүү агуугаар эзэм минь хэрэглэхийг хүсэж байна. Хятадын чуулганы төлөө залбирхийг хүсэж байна. Сүм чуулгана эзэм минь өнөхөр босох маш олон улс руу эзэм минь сайн мэдээ тараах тэр бүхэл үе таалгыг эзэм та Имануэль чуулганд нээж өгөөч. Кимгончоор авралын зар тараагч болон үүнтэй уулзж байгаа итгэгч нар олон хүмүүстэй уулзсан энэ сэргэж ихэр ивэл ирүүлэг болсон Бурханы ажлуудыг улам үзэж мэдсэн тэр өнөхөр группийн цуглал байхад эзэм та туслаач. Ариун сүнсээр дүүгэж өгөөч. Бурхан та хамгаалаач. Бурхан тааны дотор боломжгүй зүйл гэж өгөө. Бурхан эзэм минь та биелүүлгийг удирдаач. Ариун сүнсээр удирдаач. Бурхан эзэм минь Бурхан таны хүслийн дотор үйлдсэн хятад итгэгч нар байхад туслаач талархъя. Баярлалаа. Дараагийн сар за манад бол итгэлийн сайн мэдээ тараадаг 5 хүн байгаа. За Камчакад байгаа тэр сүм чуулганы талаар бас бэлдэж байна. За тэр Орос чуулганы талаар бас сонсно. Дараагийн удаа дараагийн сард AT пастор Шижиротор пастор пасторуудын талаар бас танилцуулах болно. Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хайр, ариун сүнсний нөхөрлөл би Бурханы надад өгсөн энэ агуу хүч чадалтай залбиран Бурханы ажлуудыг улам хийж үйлдсэн итгэгч байхын тулд хариултынхаа залбирлыг авна гэсэн итгэгч байд итгэл дотроо өссөн итгэгч байсахад одооноос эхлээд бүхэл итгэгч нарын мен дээр мөнхөд байх болтугай. Аамен. Эзэн хэрэг залбирх боломжоор хангасан танд талархъя. Есүс